За сайн байцгаана үзэгчтэй. Манай Хүмүүлийн ухааны их сургуулийн дэргэд олон улсын харилцааны тэнхимийн дэргэд байдаг Алтан гэргээ клубээс явуулж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр эсэж орсны 64 жилийн босгон дээр эхлүүлж байгаа подкастыг одоо анхны зочноор манай төгсөгч Акбата оролцож байна. За Акбата хоёр бол түүхтэй хоёр хүн. Хоёулаа чинь хэдэн онд хамт байлаа? 18-аас ахаа. Оюутан болчихсон тэгээд тэнийг харсан. 18, 19, 20 онуудад Акбата хоёр хамт ингээд нэг сургуулийн дээд доод курсын хүмүүс байсан байх нэ. За өнөөдөр Акбатагаа дуудаж авчирж байгаа шалтгаан юу вэ гэхээр үндсэндээ Монгол улс нүүбэд гишүүнээр эсэж ороод үдгээ 64 жилийн ойг үзэж байна. Бид нар ер нь энэ хооронд нүүбтэй ямар харилцаатай байваа? Монгол нүүбийн харилцаа ер нь юу гэж дүгнж болох вэ? Тэ энэ талаар одоо оюутан залуучуудаа төгсөгчийн өнцгөөс гоё тайлбар өгөө. Окей. Өнөөдөр яг түүхэн өдөр би яг подкаст орж байгаадаа баяртай байна бас яг 80 жилийн ойд нь. Тэгээд яг манай Монгол улс нүүбд гишүүн болсон гэдэг нь бидний хувьд нэг ёсны бахарах ёстой бас байнгын санах ёстой өдөр. Яагаад гэвэл бид бүрэн эрх тусгаар тогтносон улс шүү. Бид өөр улсаар хүлээн зөвшөөрөгдсөн улс шүү гэдгээ нэг ёсны баталсан тийм түүх өдөр. Тэгэхээр нэг өсөндөө бахархаж явах хэрэгтэй өдөр. Тэгээд оюутны хувьд яг тэр үедээ би сайн ойлгоогүй байсан гэдгээ одоо л ойлгож байна. Яагаад вэ гэхээр яг ажлын байран дээр гараад одоо яг манай Монголын хөгжлийн ихэнх салбар дээр нүүбийн оролцоо айгүй их байдаг. Тэгээд төрөлцсөн байгууллагууд байна уу, тэгээд үндсэн байгууллагууд байна уу. Тэдний бүх оролцоо юу нь бол ингээд шатараалаараа орж байгаа болохоор ингээд нүүб бидэнд айгүй тустай. Дээрээс нь айгүй хэрэгцээтэй байгууллага. Тэгэхээр нүүб бол холын түнш биш их ойрын түнш байжээ. Одоо ингэ харах нэ тий. Бид нар нүүб гэхээр л нэг Америк төвтэй мангар холын хэдэн нөхдүүдэл цуглаа юм болов уу гэж бодсон чинь Монголд амар их үйл ажиллагаа явуулдаг. За нүүбийн төв 2009 онд энэ хажууд байгуулагдсан Германчин эндэргэд байгуулагдсан. Энэ мэтээс хараад үзэх юм бол Монголд их олон үйл ажиллагаа явуулж ирсэн баг. Тий. Ер нь одоо ингэ эргээд бодох нэ. Чаа одоо ингэ ямар ажил хийж байгаа гэлээ? Би болохоор ЮНЕСКОгийн шин мандлын газрын доктортой хөгжлөөр малчин иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төсөл дээр ажилладаг. Бүр ЮНЕСКОд байгаа шүү дээ. Гэтээ яг Германы засгийн газрын санхүүжилттэй. Тэгэхээр ингээл яаж чигээл нүүбтэй холбогдож байгаа байхгүй тий. Одоо тэгэхээр энэ байгууллага чинь Монголд юу нэг ямар ажиллагаа юу явуулж байна? Ямар үйл ажиллагаа явуулж байна? Ямар тусдын мөр шим өгч байна? За нэгт болохоор энэ бол Германы засгийн газраас санхүүждэг. Гэхдээ яг Хүсгэл аймгийн Хүсгэл нуурыг хамгаалах гээд ЮНЕСКО тэр газрыг шин мандлын нөөц газар гэж бүртгэж авсан 2022 онд. Тэгэнгүүт нөгөө гадны олон улсын хамтын ажиллагааны байгууллага ч юм уу те одоо Европын улсууд за энэ газрыг хамгаалъя, энэ газарт амьдарч байгаа хүмүүсийг бас дэмжиж гэдэг утгаар энэ төсөл бол яг ингэж явж байгаа юм. Тийм. Чи одоо бүр ерөөсөө амьдралын чанарыг сайжруулах юм байгаад байгаа юм шүү те. Гол нь тухайн орон нутгийн иргэдийн аж амьдрал, түүх соёлыг хүндэтгэх нь тэрийг заавал орчин үеийнх болохгүй яг тэр чигээр нь хадгална. Тэн дээр нь яг эдийн засгийн хувьд яаж дэмжиж болох вэ? Байгалийн яаж урт хугацаанд хамгаалах вэ гэдгээс нь илүү ажилладаг. Зөв. Ер нь бол маш хэрэгцээтэй байгууллага байна. Бас Монголд нүүбээс гадна өөр одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гэх юм бол за Дэлхийн банк байна. Би нэг зүйлийг аягүй анзаарч байсан. Сүүлд ингээд Дэлхийн банкны тайлан Монголд үйл ажиллагаа явуулж тайлан ингээд уншихаар баахан малчин яагаад малчин ингэнэ малчныг ингэж сайжруулнаа малын гаралтай түүхийд ингэнэ гэсэн юм хэрэг явд юм байлээ. ЮНЕСКО энэ бас ер нь тийхүү малчин руу хандсан төсөл явуулж байгаа. Тийм. Малчин руу илүү хандхаасаа гадна одоо нөгөө яг нүүбийн нөгөө нэг зорилттой байдаг шүү дээ. Яг одоо нөгөө эмэгтэйчүүдэд яг малчин одоо манай монголчуудаас нөгөө нүүбийн ерөнхий ассамблед санаачилсан одоо нөгөө малчин эмэгтэйчүүдийн нөгөө амьдарж байгаа дээд төлөөх тэдний одоо нөгөө эрхийг хамгаалах нөгөө зорилтыг тогтоолыг төвшүүлсэн байдаг. Тэр хүрээнд яг манай яг зорилтод бүлэг нь болохоор эмэгтэйчүүд гэдэг. Тэгсэн мөн малчин эмэгтэйчүүд мөн малчин айл урхууд гэж явдаг. Тэгэхээр нөгөө айгуу тэр нийгмийн бүх балансыг хангаж өгдөг юм. Тийм ээ тий. Тэгвэл нэг юм асуулт гарч ирж байна. Яагаад малчин айл гэж? Одоо өөр нийгмийн субъект байж болов уу? Гоё асуулт байна. Тэр нөгөө орон нутгийг дэмжиж байгаа. Тэгэн бол бүх хүмүүс яг өөрийнх нь эрхэлж байгаа аж ахуй нэгжийг нь хөгжүүлнэ. Мэдээж тухайн монголчууд бид нар чинь нүүдэлчин соёл нь одоо хүртэл байгаа. Тэр нь бол ингээд тэрийг нь авч үдэхийг
тэр байгууллагаас ЮНЕСКО ч юм уу те нүүбөөс бол байнга дэмжиж байгаа. Тэгэнгүүт тэр нь яаж байгальтай ээлтэй байхын эдийн засгийн өгөөж нь яаж хэр ингээд өгөөжтэй байх гэдэг талаас нь илүү ажиллаад байгаа учраас малчин дээр төлөөд байгаа манай төсөл. Тэд нар маань ингээд мэдээж зарим талаараа мэдлэг боловсрол тутмаг байгаа учраас тэрийг нь олгочих. Дээрэс нь тэдний хамгийн гол чухал юм нь байгаль нь одоо тиймдээ тэнцвэртэй байж тэдний мал аж ахуйн явах учраас тэрийг илүү ингээд дэмжиж өгье гэсэн утгаараа илүү малчтад төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол тэгэл бүх юм нь хоорондоо холбоотой гэх юм уу? Одоо чинь зөвхөн малчин төвлөрж байгаа ч гэсэндээ цаана байгалыг хамгаалаад байна, соёлыг хамгаалаад байна, тий боловсролыг дэмжиж байна. Тэгээд энэ бол бүх хамт ажиллагаанд явж байгаа гэсэн үг. Зөвхөн ингээд нэг субъектээр харж болохгүй. Зөв. Тэгэхээр чи нөгөө юу шүү те? Ингээд нэг сегментэд туслахын сацуу бусад сегментүүд нь бас нөлөөлж байгаа гэж ойлгох нь шүү дээ. Тийм байна. Ингээ харахаар бас буянтай те. Ер нь би нэг зүйлийг бас чи дотор байгаа юм бол асуумаас санагдаж байна. Энэ яг ашигын төлөө байд юм уу ер нь? Яагаад? Одоо яагаад би ингэж сууж байгаа вэ гэхээр нэг юу байдаг шүү дээ. Аливаа үйл ажиллагаа явуулахын тулд мэдээж мөнгө заавал хэрэгтэй. Тий. Тэн дотор ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулна. За тэгээ дээрээс нь урсгал зарлуу зөндөө гарна. Энэ болгоныг тохируулахын тулд мөнгө амар хэрэг болж таарна та. Тэгээд энэ одоо тэгээд санхүүжилтаа ер нь яаж босгох тий. Тэгээд тэрнээс ашиг хийхгүй бол дараагийн төслөө яаж санхүүжүүлдгийг туслаад яваад байна гэж ойлгоно гэсэн үг. Үгүй. Одоо ер нь бол мэдээж санхүүжилж байгаа байгууллага нь үнэхээр потенциалтай тэг хөгжих боломжтой газар уу тэг энэ үнэхээр шаардлагатай юу тэг ингээд тэрийн бүгдийг нь бол харж байгаа. Гэтэ төсөд хэрэгжлэхэд мэдээж мөнгө орно. Тэрийг санхүүжилж байгаа байгууллагууд мэдээж маш хэмжээний татвар төлөгчдийнхээ мөнгийг бидэнд өгж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг хэрэгжүүлж байгаа байгууллага бид нэр өөрсдөө ашиг гэж харахгүйгээр энэ тухайн татвар төлөгчдийн мөнгөөр энэ орон нутгийн хүмүүсийг дэмжих гээд байгаа байгаль хамгаалах гэдэг учраас эцсийн хүртэл энэ зорилтондоо л хүрэх гэсэн ингээд алсын хараатай болчдөг байхгүй юу. Тэгэн гутал тэр нөгөө ашигын гэдэг юм зүйл юм бол жоохон алдагдаж эхэлдэг. Тэгэн гутал бид ажиллахдаа ашигын бус зөвхөн зорилтондоо хүрж ажиллана. Тэгэхээр энэ үр дүн сайн гарна гэж харж байгаа. Харин төслийн байгууллагын одоо нөгөө санхүүжилт байгууллага маань мөнгө нь өгж байгаа. Тэр нь ингээд хоёр юм яг тэнцэж байна. Хэрвээ ингээд хин талдаа ингээд ашиг гэж харах юм бол тэгин те нэр ялтч өгнө шүү. Тэгвэл эд бас нэг сонирхолтой асуулт гарч ирж байна л да. Одоо ингээд Монголд ЮНЕСКО за нүүбийн талаас төсөл хэрэгжүүлэхэд ерөн тулгамддаг асуудлууд нь юу гэдэг юм бэ? За түрүү ингээд өөрийн чинь ярианаас ингээд бодож байхад нэг юм шаардлага критерий байгаа. Тэгээд тэр критерийг хангасан юм байна. Тэр нь үнэхээр хэрэгтэй юм байна. Үр жимтэй юм байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр ямар нэгэн байдлаар эрг үрд өгөх юм байна гэж харж байгаа учраас хэрэгжүүлсэн байна. За суурь шаардлага бол хангасан юм байна. Яг энэ суурь шаардлагыг хэрэгжүүлэх гэсэн чинь ямар нэгэн саад дотор зовлон тийм юм байд юм уу? Бүх юм одоо жишээ нь бүх юм уу те тэр нь. Одоо тэрийг бид нар ингээд одоо саад дотор гэж харахгүйгээр энэ үнэхээр энэ орон нутагт давж гарах ёстой асуудал юм байна. Одоо жишээ нь тэр хүмүүс ингээд одоо юу юм бэ? Ийм боловсролын сургалт олгож байгаа гэхээ сургалтандаа ирэхгүй байх уу вэ? Энэ бол мэдээж бидний хувьд том асуудал байгаа. Тэгвэл за энэ хүмүүст энэ сургалт чухал юм аа гэдгийг ойлгуулах дахиад бидний нэг ажил гарч иж байгаа. Нэг талаараа хэрэгжүүлж байгаа байгууллага өөртөө амар сурж эхэлдэг. Тэр хүмүүсийг ойлгож эхэлдэг. Тэр хүмүүсийн оронд өөртөө тавьж эхэлдэг байхгүй юу? Үнэхээр тэр хүмүүс энийг мэдхийг шаардлагагүй болоод бидэн дээр ирэхгүй байна уу? Эсвэл мэдэх шаардлагагүй гэж бодоод ирэхгүй байна уу? Гэдгийг өөртөө амар сайн ойлгочоод за энэ хүмүүс дээр ингэж ажиллая. За энэ бүтэхгүй л ингэж ажиллая. Гэт тэр нь ингээд саад татхар юм байна. За болиё. За энийг хэрэгжүүлэхгүй байна. Ингээ хотлоо юм ингэж яасан ч хайж болохгүй. Ер нь олон маневраар ингээд зүтгээд тахаар нөгөө хүмүүс ч гэсэндээ нөгөө чихэнд нь нүдээ тахаар за ер нь нэг жоохон хэрэгтэй юм байна гэд ойлгоод ер нь бол ингээд харилцаа илүү ингээд сайжирч эхэлдэг. Тэгэхээр мэдээж 1-2-ын одоо бүтлгүүд юм бол байна. Тэн дээр тэгээд окей гэлүүлээд байгаа. Тэгээд гол нь орон нутгийн хүмүүс чи өөртөө гэсэн онцлогтой аж ахуй амьдрал нь өөр одоо өвөл тий өвлийн ингээд өвлжөнд гарсан хүмүүсийг бид нар төв дээрээ сургалтанд ор гэвэл бас тэнэг байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүсийг ингээд амьдралын орчныг хүндэтгээд за энэ үед ийм тохиромжтой энэ хүмүүс ийм боломжтой тэгэхээр энийг ингэж хангаж авъя гэл хин хиндээ ингээд нөгөө оронд нь тавиад бодоод үзэх юм бол гайг болж эхэлдэг. Бас тийм ээ те. Ялтч нөгөө амьдралын хэв маяг зарчим мөн чанартай нь бас тулгуурлаж төлөвлөлтөө сайн хийх нэг чухал байна шүү дээ. Тийм байна. За тэгсэн чинь ингээд төслөө ингээд сайн хэрэгжүүлж байна. Ийм одоо асуудлууд бас анхаарал зохистой асуудлууд бас байна. Хоёулаа шийдчихлээ.
Одоо ер нь хэрэгжүүлж байгаа төсөлт маань одоо үр дүнгууд эхнээсээ өгч эхэлж байна уу ер нь ажиглагдаж байна уу тэр нь? Ажиглагдаж байгаа. Би өмнө оюутан байхдаа энэ байгууллагатай өөрөө дадлага хийжсэн аахгүй юу? Яг хог аялын менежментийн хариуцж ийсэн. Тэр үед манай байгууллага Өвсгөл нуурын. Тэгээд энэ одоо ингээд маш их хэмжээний хог аялыг атсан байгаа, түүсэн байгаа, орон нутгийн иргэдэд тэр талаар ингээд боловсролын сургалтуудыг олгосон байгаа. Буцаад бид нар ингээд дахиад төслөө хэрэгжүүлэхэд бидний өмнө олгосон сургалтууд үр дүнгүй өгсөн гэдгийг нэлтээдэг. Аль хэдийн тэр хүмүүс хогоо ингэж хайхыг ёстой юм бэ? Энэ орон нутгийн хог аялын менежмент ийм байх ёстой юм байна. Наадсах ингээд ойлголттой болцсон. Ойлголттой болно гэдэг чинь дахиад юм хийнэ гэдгийг илэрл ахгүй юу. Тэгвэл бол манай төслөө за хүмүүс ойлгодог болоод эхэлсэн юм чинь одоо хийх юм ойлгоно. Хийх юм ойлгоно гэдэг чинь хамтарч хинхэн юм хийж болох уу гэдэг нь айгүй ойлгомжтой болж гарч ирсэн. Тэгэхээр одоо нэг жуулчин ирэл тэр Өвсгөл нурд хог хаях юм бол утгын иргэд ууртаар хүлээж байгаа юм тий. Битгий ингэж хаяа даа илүү ингээд илүү бүр deep connection үүсдэг. Тэгэхээр төслийн үр дүн биас ингэж хараад байгаа. Тэгэхээр чи нөгөө үр дүнгээ өгөөд эхэлсэн байгаа юм шүү дээ. Янзтайгаа сонсогдож шүү. Тэр нөгөө нэг ийм байдал байгаа даа. Ард түмэн болохоор тусламж ихээр нэг юм гар дээр нэм тавинаа л гэж ойлгодог шиг байна. Тэ. Гадны тусламж ихээр нэг юм гүүр мөр бодоол эхэлж байгаа шиг байна. Үнэн. Тэ. Тэгэхэд яг үнэхээр практикли өгж байгаа тусламжууд нь гэдэг бол үндсэндээ дадалт хөвшилтэй болгох. Тэ. Толгойд нь юм хийх гэдэг ч юм уу одоо. Тиймэрхүү байдлаар олон улсын байгууллагын үйл ажиллагаа Монголд явагддаг гэж ойлгох нь шүү дээ үндсэндээ. Тийм байх нь тий. Одоо яг гүүр бариад өгөх ч юм уу тий. Одоо жишээ нь ямар нэг юм бариад өгөх амар амархан. Айгүй амархан байхгүй. Яагаад гэвэл угаасаа хувийн ижлийн байгууллагын өнгөнд гэрээд контракт тохирлоо байлаа. Эцсийн үр дүндээ тэр ажиллах хүн нь өөрөө яг юу хийж байгааг ойлгохгүй бол битүү асуудал байхгүй. Тэнгуут яг бидний ингээд зориод байгаа юм энэ хүмүүсийн хандлагын өөрчлөлөө. Дээрээс нь мэдлэг боловсролын үгүй юу? Яг энэ чиглэлийн мэдлэггүй болоод ийм одоо үйл гаргаад байна уу те? Ийм одоо сайн юм хийж чадахгүй байна уу? Тийм учраас яг энэ одоо нүүб болоод нүүбийн төрөлцсөн байгууллагуудын одоо нэг сайн зорж байгаа юм нь орон нутгийн иргэдэд мэдлэг боловсрол өгөх, түгээх гэдэг юм амар чухал байгаа. Тэр нь бас ер нь миний хувьд сайн ажиллаж байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ бол нөгөө өнөөдөр нэг сургалт ороод өнөөдөр нэг контент хийгээд тэр хүмүүсийн хандлага ч юм уу те тэр хүмүүсийн бодол өөрчлөгдөх боломжгүй байхгүй. Харин ингээ олон удаагийн давтамжаар үйлдэлээр ингээ баталгаар ингээ аажмаар ингээ өөрчлөгдөж эхэлж байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр энэ нүүбийн яг сэдвтэйгээ холбож ярих юм бол нүүбийн ингээд энэ олон төрөлцсөн байгууллага Монгол улсын хамтын ажиллагаа энэ дээр ингээ айгүй харагддаг байхгүй. Бид дотооддоо ингээл энийг ингээ бүх хүндээ заагаад өгчин дотооддоо энийг бүгдийг хийгээд өгчин гэдэг аим утгагүй байхгүй. Нэгдүгээр хөөс цалин одоо юм төсөв хүрхгүй, ажлын байр хүрхгүй, бас нөө мэдлэг чадвар дутагдана. Тэгэхэд энэ байгууллагуудын ингээ хамтын ажиллагаа орж ирээд мэдээж орон нутгийн шаардлагатай юм. За дууд гадны тусламжаар ингэж болох юм байна. Тэдний ч гэсэндээ бүх талаар нь ингэж харж болох таа. Мэдээж сайнтай муунтай хоёр тал байгаа л байгаа ялтчихв. Тэгээд одоо нөө юу харагдаж штэ. Өнөөдрийн хүртэлх ард түмний л үдээр нь бодол юм да ялтчихв. Нөгөө тусалсан, тийм дэмжлэг ирсэн, иймэрхүү хандив ирсэн гэхээр нэг юм гар дээр нэм тавьж өгөх хэрэгтэй юм шиг. Одоо ханд ихцсэн юм шиг санагдаад идэв ш надад. Тийм ш тэр чи одоо ер нь хэдэн жил вэ? Бараг 20 30 жил тасалдгүй болно ш. Миний мэдээ одоо ингэж би боддог байхгүй. Би яг оюутан төгсөөд нэг гайд хийсэн. За. Тэгээд яг нөгөө өөр хангаа ороод нөгөө ЮНЕСКОгийн бит бос өвийн ингээл нөгөө өвийн хамгаалах газрын тэр ингээл айгу ЮНЕСКОгийн ингээл хадгалсан ингээл самбар пэзэд нь штэ. Тэгэл ингээл жуулчантай гарчсан чинь маань нэг малчин хоёр штэ ингээл гадныхан нэрэл удлаа унаа хашаа бариад ингээ явдیں۔ Ингээл тэгдэг байхгүй. Тэгэд би энийгэл энэ ЮНЕСКО ингээ хашаа бариад байгаа удаа биш байхгүй юу? Тэр тухайн буган чулуун хөшөөг хамгаалаад байгаа байхгүй. Энийн буган чулуун хөшөөг та нар оролдож болохгүй. Энд чинь хамгаалагдах ёстой зүйл байна гэдэг. Тэгвэл тэр ингээд ойлгох нөхцөл нь бас ингээд бүрдээгүй. Айгүй олон юмар ингээд тусалцсан. Гэтэ ингээд тэр хүмүүс ийм учраас тусалж байгаа шүү гэдгийг жоохон ойлгуулаагүй. Гэхөө. Тэг тийм юм амар анзаарчихсан. Тэгээд одоо бас ковидын үеэр манай Монгол хамгийн вакцинтай байсан шүү дээ. Тийм шүү дээ. Бүр хагасан шүү дээ. Бүр 6 сая том мунтаа болсон юм чинь. Ингээд очин бол вакцин сонгох байлаа гэхэд улс орнууд тийм байсан уу? Тэг чи нүүбийн ингээ юугаар орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хит их дэмжлэг олж ирэнгуул тэн дээр бас хадлага гардаг тий. Эсвэл ингээд нөгөө ингээд ойлголж жоохон зүрдэг. Тэгэхээр яг хүмүүст ийм утгаар орж иж байгаа шүү. Гэтэ яг ийм хамтаа яаж байгаа ийм бүх юмнаар бүтэж байгаа шүү гэдэг юмыг сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ би бас тийм яг
Тийм ээ, сайн ойлгох хэрэгтэй. Одоо яг тэр ялангуяа байгалийн түүхийн үнэт өв соёлыг хамгаалах тэр нэг чулууг хайрлах одоо маш хэрэгцээ байна шүү дээ. Энэ бол ялч хүнэ. Хөдөө явахаар л Т дээр нэмэх нь Б тэр зүрх мөрөх тавьчихна. Тэгэд ядж яхад нөгөө яг тэр өмнөх үеийн тэр хадны сүг зург мөргөн дээр тэгээ биччихин. Хүннүүгийн үеийн буган чулуу хөшөөмшрүүд дээр тэгээ биччихин. Тэгэд эн чинь одоо үндсэндээ юу болж байна? Уул нь бид нар тайлбарлахдаа Монгол чинь ард түмэн бол байгаль эхээ хамгаалдаг хүн байгаль хүн холбоотой гэж ярьдаг ус ард түмэнчүүд юун байгаль хамгаалах мантай над тэр чинь дээр нь үсэн мүсгээ нэрээ тэгшээ тайртай мартай энэ гэж бичгэрч одоо чинь сонирн байгаа байхгүй. Тэгэхээр ялт чи өнөөдөр хүртэлх аваад үзэхээр Монголд хамгийн хэрэгтэй тусламж дэмжлэг энэ бол оюун санааны дэмжлэг үүсэж ерөөс тийм юм байж. Тэгээд мөнгө биш юм байна манайха. Энэ бол ерөөсөө аягүй чухал байж. Тэгэхээр олон улсын байгууллага бол яг энийг аягүй сайн хийж байгаа. Зүгээр таниулах ажил ихээсээ илүүтэйгээр одоо бага ангийн хүүхдүүдийн боловсрал. За дунд ахлах ангийн хүүхдүүдийн боловсрал тэр бас их анхаарч байгаа бах тий. За өнөөдөр тэгэхээр яг өөрөө чи хийж байгаа төслийн ажил бол тэнд байгаа малчтад ялангуяа малчин эмэгтэйчүүдэд хандсан одоо төслийг болж байгаа. Өөр төслүүдэд ажиллаж юу? Өөр хог хаягдал дээр. Нөгөө түрүү ярьсан хог хаягдал ахна шүү дээ тий. Энэ юу нь яаж хэрэгжүүлв? Тэр хог хаягдлыг хэрэгжүүлэхээр хэрэг байсан юм уу? Тэр үед яасан? Тэр үед би яг дадлага хийжсэн бол яг одоо бүтэн зураглалаар бол хийж чадахгүй. Гэтэ би яг өмнөх нөө төслийн тайлангаар харж байхад бол бэрхшээлтэй гэх юм уу? Тэгээд олон янзаар нөгөө оролдож үзэр хийсэн учраас амжилттай гэж цаад одоо нөгөө санхүүжилж байгуулнууд харсан юм байлээ. Тэг мэдээж маш олон сургалтуудыг зохион байгуулсан, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай болгож ирсэн төрийн байгууллага нь энэ орон нутгийн хог хаягдлын менежмент гэдэг бол зөвхөн та нар хэрэгжүүлээд байдаг зүйл биш юм аа. Иргэдчээ оролцох юм аа, аж ахуйн нэгжчээ оролцох юм аа, төрийн байгууллагачээ оролцох юм аа. Тэрийг ингээ хамтдаа бие биендээ хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэдэг юм аа гэд тэр ингээ айгүй олон шат амжилтгаар явсан байгаа байхгүй. Тэгэл тэр ингээл хэцүү ингээл айгүй олон сорилтууд бол харагдчихлээ лээ. Тэгэхээр ингээд мэдээж хийгээгүйс хийсэн нэг дээр нэг үрдэн байгаа байхгүй. Тэгэхээр бас одоо хог гэхээр айгүй хэцүү сонсогдчихлаа л да тий. Манайхан ч одоо яадаг байлаа да. Ялангуяа чи дадлага хийсэн гэхэр чинь бараг 19 он уу? Үгүй 22 онд. 21 онд. 21 онд. За 21 оныг бол сайн санахгүй. Тэрнээс өмнө бол манад хог хаягдал гэдэг бол энэ бол эрдэ үзэгдэл байлаа шүү дээ. Уугаал хайчин та идэл хайчин. Ерөөсө тэр чин бас олон одоо философч тухайн нөгөө судлаачдын өгүүлбэрийг ингээ анхаараа байж хат хог хаягдал гэдэг бол гудамжинд байгаа зүйл биш юм байна. Энэ бол сэтгхүү дотор байгаа хаягдал юм байна. Энэ сэтгхүүн хаягдлыг цэвэрлж гэмээр гудамж цэвэрхэн болно. Юм биш юмс. Тэгээд бид хойд тэрийг нэгсэн ойлгоогүй л дээ. Аягүй ярьж байгаа юм бол. Тэгээд одоо ингээ бодох нэр аягүй юм байж. Тэ. Одоо бол ер нь монголчууд 21-р зууны ард түмэн болохыг хүсхийн тулд эхлээд оюун санааны одоо за шинжлэхийн цаашаа, сайжруулалтын цаашаа ер нь бол одоо юу гэдэг шин соёлыг хүлээж авах хэрэгтэй юм шиг байна. Шин бас нэг юм одоо дадал хөвшилтэй болох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд энэ буруу шүү гэдгийг бас хэлж өгөх хэрэгтэй юм шиг байна. Тийм, тэрийг бүр ингээд одоо юм дээ буруу шүү гэж хэлхийн баг өөрт нь гэмшүүлсэн айгу зүг санагдсан. Яг жоохон хатуу сонсогдож магадгүй гэхдээ одоо ингээд чи ингээ хогоо ил задгаа хайлаа ч юм уу тий. Хогийг ингээ хог гэж хаяхгүйгээр одоо баялаг болгодог болцсон ингээ ярангуул аха гэж хүлээж аав. Гэхдээ чи өөрхөн амьдрдаг газартаа хог хайж ил чи үнэхээр тэнийг вэ ингээ хэлэхээр илүү ойлгоод байгаа байхгүй миний хувьд. Тэгэхээр яагаад гэвэл хог чи ийм ингээд одоо шинжлэх ухааны мэдээлэл өгөөл чи ийм байхад нь хайж ивэл одоо чиний ухамсар штэ гэж хэлэхээр бүр ингээ илүү өөр. Тэгэхээр ингээд таны хэлдэг бүр үнэхээр яг үнэ. Тэгэхээр энэ бас нэг сонирхолтой асуулт ажиллана л да. Чи одоо малчтай ажиллаж байгаа юм тий? Малчтай ажиллах ямар юм бэ? Сонирхолтой. За. Аюу сонирхолтой шүү дээ. За, юу вэ? Одоо малчид нэг авууштай тал надад байдаг. Надад биш малчтай ажиллахад одоо тэд ингээд Монголын нүүдэлчин соёлыг авч явж байгаа хүмүүс гэдэг утгаараа очиход наад захын мэдчилгээний хэлбэр тий хүнтэй ярилцах байдал нь яг хэвэр байдаг. Одоо чинд ингээл сайн явж ирвөө, аян зам нь хэр байв гэдэг жишээний тий. Тийм гутал ингээд сайхан зуншиж гин үү гэдэг ч юм уу. Тийм бол би хараад за энэ хүмүүс энэ соёлоос хатгалж штэ тий. Дараагийнх нь болохоор тэр хүмүүс эхлээд айгүй хүний яриг сонсдог. Айгүй сонсдог. Тэгээд яг хэрэгжүүлэх тал дээр айгүй юм тайм болондоо дараа болъё дөө айдуу хийдаа гэсэн нэг юм байдалтай. Тэгтээ нэг сул тал нь юу юм бэ гэхлээр буцаад асуулт асуудаг. Тэгээд жоохон юм
амбицтай ингээд гэдэг нь жоохон удаа. Тэгэхээр ингээд голж өгвөл ингээд та яг ойлгосон бол одоо ингээд төлөвлөгөөний дагуу ингэж ажиллая. Тэгээд малчин иргэдэг нэг онцлог нь төлөвлөдөг. Тийм байна та нарийн. Наач их яг харагдчих шүү нүдэнд. Одоо 7 сард наадам болох нь үнэн. 8 сард хадлан их нь үнэн. Тэгсэн мөртлөө тэрийг одоо 5-6 сард ч юм уу те. За энэ 7-8 сард хүмүүс ийм ажилтай учраас ийм үед одоо хүний нөөцийн дутагдал гарна гэж юу хардггүй. Тэр үедээ л наадам болоод хүйрсэнгүй. Хадландаа явчлаа гэдэг таахгүй. Тэгэл эн чинь жил алган хийдэг зүйл эн чинь төлөвлөлтөө гээд. Тэгэхээр орон нутгийн малчтын хамгийн хэцүү зүйл нь төлөвлөж сураг учраас тэр хамгийн хэцүү. Тэгэхээр хамтарч ажиллахад хэцүү болчих шүү те хүчээр. Шууд хэцүү сагдаж эхэлж шүү өөрөө ирэхгүй нэрээ. Тэгэл нөгөө бас нэг хэцүү зүйл нь яг тэр аж амьдралаас нь хамаарж байгаа зүйл л те. Одоо жишээ нь ингээл нарийн ингээ хурал зөвлөгөөн болох юм бол мал маань ингэсэн за тэр би бас ингэ шууд хүчилж болохгүй шүү дээ тийм мал тэр хүмүүсийн амьдрал мал байхад би хаяа наашаа ир гэж болохгүй учраас гээд за яаж ингэ манайрлах уу гэж харна шүү дээ тэгэл. Одоо тэгэхээр чиний хийж байгаа малчд сургалт орж байгаа гэсэн үг үү? Ер нь бол би бол тэр сургалтын төлөвлөн тэгээд сургалтын үеэр оролцсон манайх өөр нөгөө сурагч багштай. Зөв. Юу нь итвэх нь хэр юм бэ? Оролцсон. Яг гоо сайтай муутай. Сайтай муутай. Шүмжлэх юм байгаа гэхдээ бас магтах юм байгаа. Магтах юм бас байгаа. Зөндөө байгаа тий. Тэгж ажиллаж байгаа. Одоо ингээд ямар ч үсэн хэрэгжүүлж байгаа төсөл маань үр шим өвж эхэлж байгаа шиг байна. Тэд нар маань бол үндсэндээ малчин эмгтээчүүд одоо боловсрол гэж ярьж байсан сая. Тэгээ гол нь нөгөө манай төслийн зорилго нь болохоор тухайн малчид манд сүүсүүн бүтээтгүн боловсруулдаг бол тэрийн дэмжээд үгүй. Тэгээ орон нутагт нь үнэхээр байдгүй зүйл байгаа байхгүй хүнсний ногоо юр тарьдаггүй. Тэгэхээр тэр бол манай одоо хэрэгжүүлж байгаа газарт бол шин зүйл байгаа юм. Тэгэхээр анханаас нь эхлээд ингэж заагаа явж байгаа юм. Тийм. Одоо ингээд өөрөө чинь сонссон өөр малчт руу чиглэж байгаа нүүбийн төслүүд ер нь юу байх шиг байна? Миний яг сонсч ирсэн бас манайтай адилхан экосом гэд байдیں۔ Яг ийм Булган аймагт хишиг өндөр тахаа юм хог айлын менежментийн төс хэрэгжүүлдэг. Тэгээд тэрний айгүй давуу тал нь юу байсан бэ гэхлээр тухайн хог айлын төслөө хэрэгжүүлэхдээ орон нутгийн оролцоо айгүй их байсан. Орон нутгийн иргэд за манай орон нутагт ийм төрлийн хог гардыг байна. Юу нэг ийм төрлийн хогууд нь их гардыг байна. Тэгэхээр яг ийм төрлийн хогуудыг бууруулахад ингээд нөгөө айгүй оролцсон иргэдэн. Тэгээд яг ийм хог хаядлаа ашиглаад нөгөө барилга байгууламжид ашиглах түүхийн эдийг ингэж хамт хийлцсэн. Бүр. Тийм нэг байшин сав бол барилсан байсан. Тэгээд тэр нь одоо айгүй зөв харагдсан. Тэгээд нутгийн иргэд нь бас айгүй идэвхтэй. Тэрийг нөгөө ойлгуулах арга зам нь айгүй зөв байсан гэх юм уу. Одоо жишээ нь гадны одоо хит одоо төвийн одоо юм дэ хөдөөний айлын гарах хог төв суурин айлын гарах хог хоёр өөр ахгүй юу? Тийм шүү дээ. Өөр. Тэр чинь бүр ингээд үнс цурм мормноос орж ирж шүү дээ хогон дотор тийм. Тэгээд тэр хүмүүс болохоор манай хогоо айдгүй мó шатаач тийм үү гэх нь их байхгүй юу? Тийм бол танах хогоо шатааж болохгүй. Энэ бол танаа хог ийм ч гэсэндээ ялгаад ингээд хаях хэрэгтэй гэдгийг ойлгуулна. Суурин соёлтой хүмүүст тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн зориулсан сургалтын хөтөлбөрийг тэр орон нутгийн хүмүүст заах чи айгүй авцалтайг үздэг байхгүй юу. Тэгэхээр ингээд ийм нөгөө юм дэ тухайн газраасаа ойлгоод тийм тохирсон сургалтыг ингээ ороод явж байгаа гэхээр бас тийм зүгээр ингээд тийм PowerPoint байгаа шүү дээ гэс орчил доо биш. Нөгөө хүнээ судлах нь байна. Амьдралын хэм маягыг судлах нь байна. Суух хүнээ судлах нь байна. Тэ одоо соёл, моёл бүх юмээ судалж ийж нөгөө хүндээ ойлгомжтой байхаар тийм бас магадгүй сонирхолтой байхаар тэр гэж бас зааж өгдөг байна шүү дээ. Тэгээд бид нар нөгөө малчтад нөгөө хог аядлыг заахтай хамгийн амархан арга нь юу гэдэг нөгөө та нар галанда хогоо хийдгүү үсттэй галын моргонжин гомдчин гэдэгтэй адилхан битээ одоо хогоо шатаж гэлэг ярихаар илүү ойлгогддог. Тийм те. Илүү ойлгогддог. Тийм болохоор та нар энэ одоо такси өндөр уултай догшин уул руугаа хог цацаад байхаар догшин уул чинь та нартай нэг гой хандахгүй байхаа гэд ийм наад зах юм өөрсдийнх нь амьдралд нь ойлгож яриул сүсвширлэг телевизээр тулгуурлаж байгаа тийм. Тэгэхгүй ингээд хог ингээ хайчих юм бол ингээ байгаад ингээд ярих нь хүрхэн жоохон сул харагдсан миний хувьд бол. Тэгээд тэр ахуй амьдралд нь холбоцохоор жоохон боодог. Хүүхдүүд илүү сайн амар авдаг. Бас. Яг зөв энэ нэрээ насны бүлгээс нь аваад үзэхээр бүх насных нь байх уу? Тий.
Одоо насанд нь тохирж орно. бас орох уу? Хамгийн бага нь одоо хэдтэй байх вэ? Сая би яг 10 сард ороод ирсэн байхгүй юу. Тэгээд нэгдүгээр ангийн хүүхдэд орсон юм. За. Өстө амар хөөргөн байсан. Манай эмээд хог шатгаал идэг гэж ирж байгаа. Тэгэл нөгөө галын борхон сонсч ирсэн энэ тэрэг гэж ярихаар өө тийм биш гэх амар ойлгож эхэлдэг. Тэгэл би яг 1-ээс 5 дахь ангийн хүүхдэд орохоор сургалтын төгсгөл амар хөөрхөн. Эмээд илнэ аав тайл ингэнэ гэж очдөг. Тэгэхээр ингээд насанд нь тохирохоор илүү нөгөө хүүхдүүдэд заахаар илүү надад өгөөжтэй байгаа юм шиг санагддаг. Илүү ингээд шин мэдээллийг хүлээж авч байгаа учраас айгүй сониуч хүлээж авна. Ийм ингээд дахиад эргэн тойрноо ажидаж эхэлдэг. Нэрээ манай энэ доор эгийн голд хог байна уу? Байгаад байгаа бол яагаад гэдэг хараадсан. Тэгээд тэр надад айгүй Маш нээлттэй хүлээж авч тий бүр тийм байна. Хамгийн настай хүмүүс нь юу хэдэн настай өсөд байгаа шүү. Тэгэл манай орон нутгийн бүх хүмүүс орно шүү дээ. Бүгдэнд нь орох уу? Зөв. Зөв. Чадгаараа бүгдэнд нь орох гэдэг. Би болохоор яг настай яг 30-аас 40 насны хүмүүст орсон сургалтанд орол байж үзсэн. Тэгэхэд бол тэр нэг хүлээж авах нь бол ингээл янз бүр байсан. Тэгээд хэд одоо настай хүмүүст бол одоохондоо бол би тэр үед нь бол байгаагүй болохоор яг ямар яакшн ямар юутайг нь бол яг хэлж мэдэхгүй байна. Тийм. Ер нь бол тэгэл томоотой сонсдог байх л та тий. Их томоотой сонсох байх тий. Тэгээд асуулт байна уу гэхээр ингээд их томоотой л сууж байгаа хүмүүс тэр үед гэж хэлсэн. Манай орон нутгийн хүмүүс асуулт байна уу гэхээр шууд өгүүлбэр нөгөө одоо юм хүүнээс өгүүлбэр ирчдэг. Тэгээ ер нь манай нутагч ингээл нэг юм хог юм байдаг да гэл асуулт нэ нөхөр. За байхгүй байна зүгээр айгүй гоо дүгнж ярьдаг. Айгүй тэр нэг давааштай санагдаад байдаг шүү дээ. Тийм. Одоо бидний оюутан байхад багш нар ингээл ойлгосон юм уу ойлгоогүй юм уу хэлээч юм бол дугаас удаад шүү дээ. Орон нутгийн хүмүүс асуулт өгнө гэхээр шүү сайхан дүгнэл хэлээд өгчдөг. Бас тийм юм байдаг. Нэр бас их наа чи сонирхолтой сонсогдож байна шүү. За хог хаягдал руу чиглэсэн төсөл хийжсэн байх нь одоо бол одоо ч гэсэн хог хаягдал руу чиглэсэн төсөл хийж байгаа. Тэр маань яг 2 тийм. ажлын багцсан жоохон болтой. Тийм байна. Эмэгтэйчүүд рүү, субъект бол эмэгтэйчүүд рүү хандсан. За эрэгтэйчүүд рүү ер нь хандсан төслүүд ер нь тийм юмуд ер нь байд юм уу? За ер нь бол энэ асуулт нь юу гэхээр өөр одоо олон улсын байгууллагууд бас өөр ер нь ямар байдлаар ер нь явуулт юм бол ер нь одоо цаашид ер нь яах бол ирээдүйд ер нь бол манай Монгол улсад одоо үнэхээр тусламж ер нь яг юу салбарт хэрэгтэй юм бол олон улсын байгууллагуудын зүгээс өөрсдөө биш гадны тусламж хэрэгтэй байгаа. Тийм салбарууд ер нь байна уу? Өөрийнх нь одоо харж байгаагаар бодож дүгнж байгаагаар. Би яг тийм олон салбарт бол ажиллаж үзээгүй. Өөрөө бизнесийн салбарт ажиллаж байгаад шууд төслийн байгууллагад орсон болохоор бүх салбарт ямар байгааг бол мэдэхгүй. Гэхдээ миний хувьд бол харж байгаа нь бол хамгийн ихэнд боловсролын салбарт амар шаардлагатай юм шиг харж байгаа. Яагаад вэ гэхлээр одоо яг миний эргэн тойронд хүүхэдтэй хүмүүс ингээд айгу буруу аргаар хүүхдүүдээ ингээ хүмүүжидэд байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Миний одоо жишээ нь одоо ингээл англи амар чухал юм байна гэж ойлгоцсон. Тэгэл юу ч ойлгохгүйгээ жоохон хүүхдүүд YouTube-ээс ингээл англиар амар олон бичлэг үзүүлчихдэг. Тэгээд эсвэл ингээ сургууль дээр нь очихаар ингээд айгу олон ингээл хичээл ингээл ордог. Тэр нь яг юу ойлгуулах гээд байгаа юм мэддэхгүй те. Юутай холбоод байгааг нь ч ойлгохгүй. Тэгэхээр ингээд тэр салбар дээр манай Монгол дотооддоо хангаж чадахгүй яаж олон улсын төрөлцсөн байгууллага нөөбийн төрөлцсөн байгууллага ч юм уу те өөр олон улсын байгууллагын хамтын ажиллагаатай нэг юм суурь судалгаагаа хийлээс нь хийвэл зүгээр санагцаа. Ерөнхийдөө Монгол хүүхдүүдийн нэг ийм байд юм байна. Ийм хүүхдэд ийм тохирсон яг ингэж орё гэдэг тийм нарийн судалгаатай тэн дээрээ суурилсан бодлоготой сургалтууд нь ороод их зүгээр санагддаг. Тэгээ бас нийгэмд тэр Монгол хүн ийм байх ёстой шүү, босролтыг ийм байх ёстой шүү гэдэг ингээд ойлголтуудыг амар өгөөсэй гэж үздэг. Тэгвэл манад яг ийм зэгцтэй ойлголт байдаггүй юм шиг санагддаг. Яг гоо мэдээж нүүбээс бол ингээд олон янзаар болсын салбарт тусалж байгаа ч гэсэндээ манайх өөрсдөө энийг жоохон санаачтад яваасаа гэж хүсэж байгаа. Мэдээж нүүбийн тийм гişүүн бүрийг тусгаар тогтносон ус юм чи ийм юмыг одоо олон улсын байгууллагатай хамтарч ажиллахад бол нэг бэрхшээл гарахгүй байх гэж байна. Тийм тийм. Уул нь одоо боловсролын байгааг ирэх бас юу хэлээд уул нь энэ дээрээ сайн анхаарах ёстой байгаад байдаг. Гэхдээ нэг боловсрол тойрсон хэрүүл ерөөсө дуусахгүй тийм. Тийм аюу. Угсаа гүн салбар юм шиг байгаа. Хэцүү юм шиг байна. Бидний ойлгосноос нэлээд адармаатай юм шиг байна. Жишээ нь одоо төгсөөд боловсрол гэж юу юм гэдэг нь бакалаврын дипломоор дүгнэх гээд байгаа юм уу? Эсвэл миний толгоонд байгаа юмар боловсролыг дүгнэх гээд байгаа юм уу гэдэг нь маст яг нэгцэн ойлголт байдаггүй шүү дээ. Эсвэл яг ингээд бүх юмыг ухамсарлаж ойлгосон хүнийг мэдлэгтэй хүнийг боловсролтой гэх гээд байгаа юм. Яг ойлгомжгүй. Тэгэхээр тэр бүх юмаа ингээд зэгцэлжүүл айгүй надад амар санагдаад байгаа байхгүй тий. Илүү ингээд
салбарт нь ч гэсэн. Яг зөв. Тийм л бах нэр ингээс манай оронд бол тэгэхээр одоо магадгүй олон улсын байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй бол тэр үнэхээр боловсролын салбар байхыг үүсэхгүй болчиход байна. Годамжнаас харагдана л та ер нь үндсэндээ бол тий гадаа байгаа хүмүүсээс л харагдана. За ганц асуултаар дуусгая. За манай Ако бас маш завгүй тий төслийн менежер байна гэдэг бол миний практикаас харахад бол үнэхээр тийм хэцүү ажил. Асуудал болгон дээр очино. Асуудал болгоны магадгүй шийдэх хэрэгтэй болох тиймэрхүү ажил байгаа. Тэгэхээр ямар ч байсан цаг гаргаж ирж байгаадаа маш их баярлалаа гэдэг. Дахиад нэг удаа баярлсан таласнаа илэрхийлье. Өрсөнд баярлалаа. За тэгэхээр сүүлийн асуулт маань юу вэ гэхээр хэрвээ чи ингээд олон улсын байгууллагын төлөөлөгч байсан бол магадгүй Монголоос гадуур тий Монгол нэг олон улсын байгууллагатай төлөөлөд гадуур ажиллахаар боллоо гэж хоёлоо төсөөлөе л да. Төсөөлье гадар ажиллахаар боллоо гэж төсөөлье. Тэгэхээр энэ тохиолдолд чи ер нь дэлхийн нийтийн төлөө дэлхийн нийт хүн амын төлөө өөрийнхөө зүгээс ямар хувь нэмрийг оруулах вэ? Магадгүй. Дээрэс нь одоо энэ сурж байгаа залуучууд одоо энэ залуучууд байгаа шүү дээ 18-тай 17-тай эднэрт ер нь юу гэж хэлэх вэ? Өөрийнхөө үгийг. Өөрийнхөө үгийг өөрийнхөө зөвлөмжөө одоо туршлага өөрийнхөө алдаагаа яг тийм амар туршлага тураагааг байгаа тий эхний асуултанд хариулахад бол би нэгт бол яг уур амьсгалын өөрчлөлтөнд аягүй оролцох хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ асуудлыг хүмүүс хэтэрхий одоо уйтгартай эсвэл ямар ч хэрэггүй юм шиг болгоо хайцахгүй. Гэхдээ яг үндэ бидний бүх юмд нөлөөлнө бидний байхгүй шийдэх зүйл байхгүй. Тэгэхээр би хэрвээ тийм төлөөлөгч болоод ч юм уу тий яах юм бол илүү байгаль хамгаалагч чиглэл дээр илүү ажиллахыг хүснэ. Хоёр дахь асуултанд хариулахад яг одоо сурч байгаа үедээ айгүй сониуч байгаарэ. Юу нэг манай Монгол улс гэж яг ямар улсын тий бид нар яг ямар хүмүүсийн ямар түүхтэй бүх юмныг ингээд өнгөрснөөс нь одоо хүртэл за юу н бид нар цааш яах юм гэдэг нэг юм цаг үечлэлээр сураараа гэж амар зөвлөмөр байна. Тэгэхээр илүү би юу хийх ёстойгоо илүү сайн ойлгож харна гэж харж байгаа. Тэгвэл өнгөрснөө мэдэхгүй ээжиж Монголд одоо юу болох байгааг ойлгохгүй байхгүй. Тэгээд Монгол одоо ингээд өнгөрсөн одог ойлгосон чи ирээдүйд энэ илүү одоо шаардлагатай гэж илүү сурах хэрэгтэй, ашигтай гэдэг утгаар биш. Тэгвэл илүү чи нийгэмд илүү үн цэнтэй болно хийж байгаа зүйлээсээ ингээд юмд таашаал авна гэх юм уу? Би энэ асуудлын төлөө, би энийг шийдэхийн төлөө илүү сурж байгаа. Тэгэхээр илүү сурж байгаа үед зүгээр амар сониучаа зүгээр өлн сониучаа гэх юм. Тийм шүү. Нөө юу ялжсэн бохоггүй. Намайг 2 дахь курстэй л 3 дахь курстэй багт сургууль бас хүмүүн гэд нэг сонин гаргадаг байсан. Тэр сонингоос нэг өдөр над руу ярьлаа. За гайгүй сурдсан юм шиг байна те. Манай сонд ярилцлага өгөөч ихгүй юу. Тэгэхээр очиод ярилцлага өгсөн. Тэгээд надаас асуухгүй энэ асуултыг ер нь надад залуучуудад ямар зөвлөө. Тэр үчи би чинь 2 их сургууль хайсаг төгссөн ирж байгаа шүү дээ. Бас амар юм үзсэн хөрж байгаа байхгүй. Тэгэхээр нас яг надад шилжсэн. Сониуч явах хэрэгтэй юм байна хүн ер нь. Хичээнгүй оюутан сониуч оюутан хоёрыг ингээ харахаар хичээнгүй оюутан бол махалт сурдаг юм яг. Нүдээ л ингээл. Сониуч оюутан бол энэ яагаад ингэт юм бол ер нь яагаад тэгт юм бол гэд бодоод явах нэг мэдсэн чинь амар юм сурцсан байдаг. Харин тэр яг мартдаггүй юу санаа. Яг энэ нөгөө Монголын яг одоо боловсролд би анзаарсан. Би яг нөгөө өмнө Япон компанид ажиллаж байхад бид нар юу хизээ гэж сурдаг хүмүүс байгаа байхгүй юу? Юу ингэвэл энэ юу вэ? Ингээд гинэ гэж сурдаг. Тэгэхээр тэнд яг ингээд ажиллаж хаад яагаад болохгүй байгаа. Яг яагаад ингэж хүмүүс асуугаад байгаа. Энэ яг хацаад шалтгаан юм гэж илүү яагаад гэдэг асуултанд хариулах гэж сурдаг юм шиг санагдсан. Бид нар бол юу ингээд нэг тийм юмны тодорхойлт олох гэдэг. Тэгэхээр ингээд бас тийм ээ те. Тэгэхээр хэдүүлээч гэсэн бас энэ дээр анхаарах хэрэгтэй байх нэ маань. За тийм ээ. За Акватада маш их баярлалаа. Манай одоо нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсан 80 жил Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагчнээс ч бас 64 жилийн ойд эхлүүлж байгаа Алтан гэргийн клубын дэргэдэх подкастт оролцсон. Одоо зочин төгсөгчд буюу Акватада маш их баярлалаа. Баярлалаа Ако. Одоо урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За тэгээд ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөөд дараагийн дугаараар хэдүүлээ эргүүлцэлтаа баяртай.